We are the prodigy. За сайн байцгаана уу? За. Кайф нэвтрүүлгээс явж байна. Танай урилгыг хүлээж аваад одоо энэхүү кайфыг мэдрэхээр ирж байна. Өнөөдрийн нэвтрүүлэг 2012 онд анх үүсгэн байгуулагдсан Экомото спорт аяллаа клубээс та бүхэнд хүрч байна. TV5-ын хамт олон та бүхнийг бас мотоциклийн бас кайфыг мэдэрч сайхан нэвтрүүлэг бэлдэнэ гэсний дагуу бид нар бас ярилцаад та нарыг сайхан хүлээж аваад өөртөө мотоциклыг гаргаад уралдаан болоод бэлтгэл хийдэг газараа бас хамтдаа бас өөртөөхөө чаддаг мэддэг зүйлээсээ зааж зөвлөж бас энэ нэвтрүүлгийг сайхан хийлцгээгээд бас тамирчид маань бүгд ирсэн байна. Олон улсын хэмжээний мастер Тэмүүжин, спортын мастер Оргил, манай мотокроссын тамирчин Бямбар Агчаа, тэгээ клубын гишүүд маань ингээ хүрэлцэн ирсэн байна. За тэгэхээр бид хоёрын хувьд бол мотоцикл бол баг анх удаа болон үзэж байна л да. Кросс маркийн тий. Кросс ангиллын гэх юм уу тий? Тий. Одоо мотокроссын ангиллын уралдааны мотоциклууд л гэж ярил л да. Та хоёрын тухайд бол одоо Yamaha WR 450 гэдэг өндөр үзүүлэлттэй том мотоциклууд байгаа. Тэгээ тэр мотоциклуудыг маань одоо өөрийн чи одоо багш гэх юм бол олон улсын хэмжээ басна Тэмүүжин маань байна. Тий. Одоо нөгөө ханхүү маань багш нь бол олон улсын хэмжээнд бас халин болд. Ингээд хоёр бас тэгэл нэлээ эхнээс нь л заалгаал явчихна баг тий. Тэгэл одоо мотоцикл гэж одоо энэ гараа шүд доогуур дээр юу байдгийг бүгдийг л зааж эхлэв. Манай халин ямар байгууллагууд үүдэг вэ? Энд ер нь техник спортын төвгээд техниктэй холбоотой спортыг хөгжүүлэхийн том цогцлбор газар байгаа юм л та. Тэ хаавал дүрийн 3 дахь ороо хүмүүсийн ярьдгаар гурвалжингийн гүрээс уршаад аваад буудлан клуб гэж байдаг. Энд одоо мотоспортын клубүүд байна. Мөн шүхрэх байна, байт харваа байна, радио байна, буудлага байна. Бүгд ингэ байрлаж байна. Энд тэгээ мотоспортын 2 том клуб, доор төв клуб байгаа 3 том клуб ингэ байрладаг. Одоо үндэсний автомат клубын өрөөнд орж ичээд байна. Үндэсний автомат клубын одоо үүсдэг захирал олон улсын хэмжээний мастер халин болд маань зогсож байгаа. За сайн байна. За хэдийнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн байгууллага байна. За манай үндэсний автомашин спортын клуб болохоор 2011 оноос эхлээд Алтан констракцийн дэрэгдэх клуб байгуулагдсан. Одоо эцэст тэгж явж байгаа. За ичтэн гişүүдтэй. За манай гişүүн жоохон хөөхөд одоо тамирчдыг жоохон тасалжууд бэлтгэл мэргэжлийн төвшөнд очиод тосол дэмждэг. Тийм байгаа. 100-ны дэлгэр цаг болцсон болохоор одоо юу морин давааны газараа тогтчуулаад янзлцсан тэр зам ан дээр бэлтгэл хийж байгаа. Одоо тэгээд морин даваалаа явах уу? Тэг нь одоо цөмөрөө тэр нисийн цаанаа морин даваан дээр байлах. Шууд ингээд энэ хувцастайгаа явчих уу яах вэ? Одоо та нар хувцлаа шүү дээ энд одоо. Энд хувц бэлэн байгаа. Мотоцикл яашаа. Зүгээр нөгөө арчлага зинжээ тослон бэлтгэл уралдаан гарах юм. Агаар шүүгчээ цэвэрлэн. Зөв. Баян арчил тордчих хэвээр шүү дээ. Тэгээд одоо ер нь ямар төрлийн мотоциклууд байна? Танад манай кросс гэх юм. Хэдэн төрлөө? Тийм бас нөгөө чадлын хувьд шиг юм уу? Чадлын хувьд одоо хамгийн бага нь 65 байгаа. Тэгээд 65, 85, 125. Энэ хэдтэй нэ? Энэ 14 оны 250. 250. Тэгээ хаанаас ирэх вэ? Одоо энэ Австралид үйлдвэрлэдэг мотоцикл яг үйлдвэрээсээ л ирж байгаа да. Австралиас ирчихэж байгаа. Тий. Одоо Монголч бас хөгжлийг бас амар хурдан авчирч шít. Storm Rides гэдэг клуб Гитэмийн албаасны диспозитор болсон. Бүрдэрж захиралтай. Тэгээд энэ жил хамгийн анхныхаа
шинэ моцикл унж үзэж байна да. Ер нь бол нэг 6 моцикл сольж унж үзлээ. Энд тэ нойлоос л явна шүү дээ. Одоо энэ километр заалт малт гэж юу ч байхгүй шүү дээ. Тийм үү? Юу ч байхгүй гэдэг. Одоо Энэ тэ юу юм? энэ бол зүгээр Гоёо юм уу? биш. Одоо энэ өрүүлэндээ бие зөхгүй тул ингэж хамгаалсан хамгаалах байхгүй. Тэгээ одоо энэ шууд астаашаар дараа л асна. Тэгээ энэ китээвийн хөцөлгөөр энэ ер нь конс гар ядраадаг л да. Тэгээ энэ шингэн констод учраас гар ядрах нь бага. Зүйл юм те. Тий, их зүйл юм байдаг хгүй. Тэгээд бусад моциклууд болохоор тороос явдаг учраас тороос бохирдох. Тэр нь бол байн угаа цэвэрлэх, тороос илэгдэх зэрэг гэдэг юм тий. Энд болохоор дажгүй конс шингэнээр гэдэг болохоор ер нь давуу талтай. Кайф нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар мото спорт сонирхогч залуустаа зориулж байна. За тэгээд бас Эко мотор. өнөөдрийн нэвтрүүлэг бол Эко мото спорт клубын залуучууд дээр ирсэн байгаа. Бид хоёрт зориулаад энэ хувцснуудыг цоо шинээр нь ингээл бэлдээл өгчлээд одоо шороо болохгүй хэн шиг л унах хэрэгтэй юм шиг. Явхад ямар моцикл унжсэн үү? Багтаа унжсэн. Ямар моцикл? Палнет 5 Юпитер Восток. Нэг л нэлээд дээр үеийн түнтэй цуг явж байна л та тий. Миний хувьд бол барыг анх удаага л унж үзэж чинь. Тэгэд энд залуучууд маань өөрсдөө бас юм юутэй байна. Контейнертай дотор нь моциклуудаа за тэгээд тэмцээн уралдаанд зориулаад энд бүхэл засвар үйлчлэгээ хийдэг юм байна. Мэдээж хэрэг тусдаа инженер гэж байдгүй л байлгүй дээ. Өөрсдөө хийдэг байна. Ханхуугийн унах моцикл энэ байна. Миний унж хэрэглэдэг моцикл байгаа. Yamaha WR 450F гэдэг моцикл 2008 онд үйлдвэрлэгдсэн загвар, сүүлийн үеийн загвар. Энэ моциклоор одоо холын зай аялалд явж болно. Бас сая энэ дээр нэмэлт юмнуудыг хийгээд ралли болоод тэмцээн уралдаанд орох бүрэн боломжтой. Энэ хоёрын ялгаа нь болохоор энэ нөгөө нэг богино зайд уралдах учраас гэрэл мэрэл юм байхгүй юм шиг байна тийм. Энэ нь болохоор гэрэлтэй. Тэ. Энэ холын зайд зориулсан одоо моторынх нь одоо шатун Porsche шиг юм уу тэр юмных нь хийц болоод тэгээ богино эргэлттэй тэр тахиргол болоод нудраг шал ондоо зориулттай. Энэ нөгөө богино зайд хурдан хүч авах зориулттай болохоор тэр хийцүүд нь шал ондоо болоод давтамж эргэлтийн бодолцоод шал ондоо мотор үйлдвэрлэгдсэн байдаг. Энэгээр бол холын зайд байнд явах нь мотор халах аюултай. Зөвхөн ингээд тойрог замын ойрхон уралдаанд сэлгэлтээр ингээд хурдан хүч гаргаж амжилт гарах боломжтой. Энэ болох юм бол холын зайд явуулах хэрэгтэй. Өндөр халууныг тэсрэх чадвартай. Тэгээ хоёрдугаарт цахилгааны нэлээд ол нэмэлт юмнууд гэрэл тийм ээ. Одоо радиатор энэ босоод нэмэлт юмнуудын цахилгааны сайн холын зайд зориулж бэлдсэн байдаг болохоор. Миний моцикл лээ. Миний моцикл хинд байна. Энэ бас WR 450 хоёр төрөөсөө яг л унахад бас зөөлөн хамаагүй энэ өндөр хүчин чадалтай сая энэ королсон талбайд уралдааны моцикл оноолчод бас болохгүй. Тийм учраас бас нэг зөөлрсөн марктай юм аяллаа моциклууд бэлдсэн байгаа. Бид эндээс моциклоо ачиж бүх бэлтгэлээ хангаад 10 км-ийн зайд байрлах морин даваа руу явлаа. Кайф нэвтрүүлэг үргэлжилж байна. Бид өнөөдөр мотоспорт сонирхдаг залуучуудтай уулзаад байна. Тэдгээр залуучууд юунаас кайф авд юм бэ гэдгийг сонирхохоор ирсэн. Өөрөөр хэлбэл хувцснуудын өмсцөө одоо морин даваа руу явж байна. Нилийн халуун л хувцсан тий. Хуучин бол эднийх энэ төвийнхээ хажуудлын талбай дээр юу гээ бэлтгэлээ хийдэг байсан бол тэнд нэг өндөр хүчтэлийн шугам ороод ирсэн учраас бас харайж болохоо бэлдсэн байна л да. Тэгээд дээр нь бас нэг шорооны хатуу учраас унах юм бол бэртэж гимчих гээд байдаг учраас ийшээ морин даваан дээр очиж бэлтгэл хийдэг болсон гэж байна. We are the
Кайф нэвтрүүлгийн зорилго бол ер нь өөрсдөө сонирхсан зүйлдээ цаг зав хөрөнгө мөнгө зарцуулдаг эдгээр залуучуудаа уулзаад байгаа юм л да. Кайф нэвтрүүлэх зориулаад өнөөдрийн нэвтрүүлэгт гүн тусалцаа үзүүлж байгаа Эко Мото спорт клубын залуучуудаа баярлалаа. За танилцсан хэм блээрээ. Чулуунбатын оргил. За хэдэн жил энэ спортоор хичээлж байна? За 2009 оноос эхэлж хичээлэл өдийг хүрээл явж байна. За ямар тэмцээнд орж ямар шагнал урамшуул авч яв? За анхны тэмцээн бол яг сонирхчдын босны тэмцээнд 9 онд 2 дугаараар орж ирсэн. Тэгээд ер нь бас боломжийн юм байна, болох юм байна гэдэл. Тэгэл тэрнээс ус хичээлээд Азийн эндурогийн Тайланд ус тэмцээнд 4 дугаарны мөнгө медальтай. Тэгээ энэ жил одоо улсын аврагт 3 дугаар байранд л явж байна. Олон улсын хэмжээний мастер цолтой юу? Спортын мастер цолтой тийм ээ. Олон улсын хэмжээний мастерыг ямар амжилт гаргуул өгдөг цол юм бэ? За олон улсын чанартай тэмцээнд эхний 3 байранд 3-аас 2 удаа орсон тохиолдолд. Тэгээ бас хэцүү шалгуур л да. Нилээ их бас зарлагтаа л спортын нэг штэ тийм ээ. Ажлаа сайн хийж ижил энэхүү хоббигоо хэрэгжүүлж байгаа. За мөрөөдөхөд мөнгө төлдгүү л гэж ярьдаг байсан юм. Тэгээд мөрөөдөлтөө хүрэхийн тулд мөнгө төлөх ёстой. Мөнгө төлөхийн тулд ажил хийх ёстой юм байна. Ажлаа хийснийхаа эцэст мөрөөдлөө биелүүлдэг юм байна. За тэгээ одоо мөрөөдлөө биелүүлээд эхлэхээр бас одоо би жоохон бие тураах, бие бэлдэх. Одоо тэр шатанд л очиод байна да. Тэгэхээр мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэдэг бол ер нь жоохон өрөөсгөл үгэл байна тийм ээ. Мөрөөдөхийн тулд нилээн их зүйлийг шаардах нь мэдээж хэрэг. Монгол улсад энэ мотокросс төрөлд бас Монгол улсад дэлхийн аварга шалгаруулах магадгүй гэсэн төлөвтэй байгаа шүү тийм ээ. Тийм. За сая энэ жил манай олон улсын төсвийн холбооны дижи ерөнхийлөгч Мишель Турк гэж залуу хурж ирээд энэ талаар манай салбарын сайд болон гадаад харилцааны сайдтай уулзаад эхний ээлжинд ам байдлаар тохиролцоож явсан байгаа. Тэгээд боломж олдвол бас 16 онд эх орондоо энэ уралдааны тэмцээнийг хүлээд авах бодол байгаа манай холбооны зүгээс. Үндэсний автомат клубын гүйцэтгэх захирал Халюка Мачиклтай ирсэн байна те. Бас түрүүн ярьжсэн те амжилтуудаасаа бас тодорхой яриаш. За амжилт гэх юм бол одоо хамгийн том амжилт миний Ази авгалт гэсэн амжилт байна. Ази авраг хаана болсон юм? 2008 онд одоо манай Ази аврагт цувралаар явагддаг. 4-5 цувралаар тэгээ нийлбүүд өнгөөрөө Ази авраг тэр тухайн жилийнхээ Ази аврагыг тодруулдаг. Тэгээ нийлбүүд өнгөөрөө 2008 онд төрүүлсэн 9-10 онд мөнгө медаль авч ирсэн. За хичнээн улсаас оролцсон байна. За ер нь давхцсан доогоор их юм бол ер нь бол 10-15 улс оролцсон. Зарим хаяа яриад зарим болол тийм байдаг. Энэ Бартат зам маань нийтдээ хэдэн метр уралдах хэрэгтэй. Энэ ер нь стандартын зам уу эсвэл ер нь олон улсын жишээд хүрсэн стандартын зам уу? За одоо яг манай Монголын зам болохоор мотокросс гэдэг зам. Одоо задгаа талбайд 2 км 1.5-аас 2 км хооронд урттай байдаг. Энэ манай мотокросс төрөл гэдэг чинь болохоор одоо яг 10 байна 20 30 40 хамаагүй бүх тамирч нэг зэрэг зогчоод уралддаг. Тийм болохоор хэн урд орж байгаа нь тэр нь одоо хамгийн хурдан замыг туулж одоо урд нь явж байгаа л хүн төрүүлдэг. Хамгийн төрүүлсэн л юм ба шүү дээ тий. Түүнээс бүр янз бүрийн үзүүлбэр үзүүлээл юм. Циклтаа иргэдэг ч юм уу тий. Манай мотокросс гэдэг төрөл байгаа тэр төрөл нь биш. Тэр нь болохоор фристайл үзүүлбэрийн өөр төрөл явцдаг. What's
Хэдэн жил хичээлж байна? Одоо яг 14 дэх жилдээ хичээлж байна. 14 дэх жил. 2000 оноос эхлээ хичээлсэн. Хэдтэй юм бэ одоо? 15 таа юм уу? Одоо 24 дэх шүү. 24 таа. Нилээ олон жил шүү дээ, тийм ээ. Ямар цолтой вэ? Олон улсын хэмжээ мастер. Олон улсын хэмжээний мастер юм лээ. Тэмүүжин. Тэмүүжин. За, ханхуу. Тэгэхээр түрүүн би бас танахнаас сонирхоод асууж лээ л да. Энэ гутлын хичээ ингээ $850 гэж байгаа. Энэ миний энэ өмдөн дотор өвдгөвч байж байгаа $450 гэлөө. Тэ? Ингээл өмд цамц ингээл бүгд бол нилээ их өртөг болж юм л да. Тэгээ мотоциклоо ингээл оруулах юм бол тэгэл нилээ их л зардал гарах юм шиг. Та яаж мөнгө олж байна? Ямар ажил хийдэг юм? Би болохоор нөгөө маах хөргөл сервис гэх компани байгаа. Манай спонсор. Тэгээд ер нь бол мотоцикл хувцас сунаар хамгаалалт хэрэгслийн талаас бол компани спонсор компани шийдэж өгдөг. Тий. Тэгэхээр ажил хийхгүй зөвхөн спортоор цаг зав зарцуулж байгаа. Бас ивент итгэгч нь л мөнгө гаргадаг юм уу? Тэгээ хажуугаар нь бас ажиллаа хийнэ завтай зад үед бол ажиллаа хийж байна. Хөргөл сервистэй ажилладаг юм уу? Тий. Зөв. Та ямар мотоцикл унж байна? Одоо энэ 13 оны GTM 200 марк мотоцикл унж байгаа. Энэ 5 номертой юу? Тий. Зөв. Тэгэхээр энэ бүгдээрээ адилхан юм шиг надад харагдаад байгаа мөртлөө моторын багтаамжууд нь өөр юм шиг байна тий. Тийм. Бүгдээрээ адилхан шиг он нь өөр тэгээ мотороор өөр байгаа. Хүмүүс ярьдаг штэ. Мотоцикл авлаа гэж баярлаад, амьд үлдлээ гэж баярлаа, зарлаа гэж баярлдаг гэсэн. Нилээ их бэртэж гимтдэг л байх та. Тэгээд яг энэ мэрэгжлийн спортод бол бэртэл гимтэл олон л тохиолдсон тий. Гэхдээ яг өөрөөсөө ингээд зорж байгаа энэ амжилтынхаа төлөө зорж байгаа бид нар чинь тэгээд ийм учраас бэртэл гимтэлд бол нэг шантраад идэггүй. Тэгээд амьд үлдлээ гэж баярлдаггүй. Унц гэж боддгоо. Аль хурдан явах юм бэлээ тий. Мотоцикло заран ч гэж боддгоо. Шийдсэн хүмүүс байгаа юм байна л да тийм. Манай Чакигийн багш нь байгаа. За хамгийн жижигхэн тамирчин байна л да. Сайн байна уу? Сайн. Хэдтэй вэ? 14-тэй. 14-тэй. Хэдэн настайгаас унсан юм? Юу н өмнө сонирхлоороо 2 жил мотоцикл унж байгаа. Тэгээд яг энэ жилээс мотоспортоор хичээлж гэж байгаа. Тэр аав ээж нь дургуутдаггүй юу? Үгүй харин ч ар гэрээс дэмжиж тусалцаа өгдөг. Аав ээж нь юу хийдэг юм бэ? Манай аав чигээр хуваараа бизнес эрхэлдэг. Мотоцикл ундаг уу? Аав ундаг. Энд унд байна уу байхгүй? Бага энэ ч. За аав нь ээж нь унд юм уу? Үгүй. Ундахгүй. Тэ. Энэ мотоциклоо танилцуулаач ямар багтаамжтай мотор юм бэ? Honda CRF 150 гэдэг нэртэй мотоцикл. 2009 оных. За гэр бүлээрээ нэг спортод байгаа хүмүүс байна л да. Аав хэн блэ? Сайн байна уу? Сайн байна. Наваг Мөнхбат. Мөнхбат. За 3-4-төөгөөс л хүүхдүүд мотоцикл ундаг гэж юм л да тийм ээ. Хүүхдээ мэдээж хэрэг өөрөө ундаг болохоор л унуулдаг байх та. Тэ би бол тэгж сүртэй спортоор айхтар уралдаан тэмцээнд ордог. Сонирхлоороо клубийн хангалттай нийлээд аялаад ийш аялалт явж байдаг л юм л дээ. Тэгээ яг хөө зүгээр энэ спортыг сонирхдаг үднээсээ ер нь гүн орцсон гэх юм уу да. Тэгээ одоо хүүхдээ багаас нь хичээллүүлж энэ төрөл рүү орол хийл гэж зарсан л да. We are the prodigy.
клубүүдийг ер нь бас сонирхдаг хүмүүс байгаа байх л та одоо нэг мотоцикл авчихсан гэж бодож байгаа хүмүүс. Тэгвэл одоо хаана хандаж авдаг юм бол танах бас оруулж ирдэг үү? За мотоциклыг Улаанбаатар хотод мотоциклийн яг дагнаад бизнес эрхэлж байгаа 3-4 том байгууллагууд байгаа. Одоо мотоциклч бүгд ярддаг Чингэлтэд байдаг, Storm Riders, Highlands байдаг, Arca Moto Shop тий 10 дугаар оролд байдаг одоо Moto Travel Shop гэдэг. Эднээс бол мотоциклийн бүх төрлийн захиалга, сэлбэг, хувц зэрэглэл бүгдийг захиаж үлсэж байгаа. А манайх бол одоохондоо бол клубийнхаа системээр, клубийнхаа гишүүдтэй одоо тусгай захиалж өгдөг Америкаас ч юм, Японоос ч гэдэм үү. Одоо Европын орноос ч юм уу захиалаад интернетээс нь захиалаад татаж өгөх үйлчлэгээ хийж байгаа. Явандаа бол өргөгдөөд клуб үйл ажиллагаа өргөдөх юм бол бүх үйл ажиллагаа хийж болох боломжтой гэж бодож байна. За очир балын хувьд бас клубийн гишүүн тийм ээ. Тэгэхээр ер нь клубийн гишүүдтэй ямар үйл ажиллагаа явуулдгийг бас сонирхож байгаа хүмүүс л мэддэг байх. Телевиз үзэж байгаа үзэгчд маань бас сайтар мэддэг байх. Ер нь ямар үйл ажиллагаа явуулдаг клуб юм бэ та. Тийм. Манайх одоо яг Эко клуб бол яг мотоспорт аяллалын клуб. Тэгээд одоо яг үйл ажиллагаа явуулахдаа мотоспорт уралдаан тэмцээн зохион байгуулах, тамирчидтай өөрийн клубээс одоо мэргэжлийн тамирчин гаргах зорилготой. Дээрээс нь одоо яг энэ байгаль орчин эко клуб гэдэг утгаараа бас байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах тийм. Одоо эко аялал гэдэг маань одоо гол ус одоо мод цэвэрлэгч гэдэг юм уу тийм. Гэх мэтчлэн тийм үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд дээрээс нь сонирхогч залуучуудтай одоо туслалцаа дэмжлэг үзүүлж яг нөгөө нэгдсэн одоо яг нэг хамт олон болж одоо бие биендээ туслалцаа дэмжлэг үзүүлж тийм байдлаар үйл ажиллагаа явуулдаг та. Манай клубт гишүүнээр илсэе гэж бид хоёр очих юм бол илсэж болох уу? Заавалч мотоциклтэй байх хэрэгтэй. Мэдээж клубд бол одоо гишүүнчлэлээр одоо илсэж ороход тавигдах шаардлага гэж байгаа тийм. Мэдээж яриг одоо мотоспорт сонирхдог. Дээрээс нь одоо тухайн мотоциклыг одоо жолоодох унах эрхийн одоо ангиллалтай оролцол тий. Тэгээд дээрээс нь одоо мотоциклтай бие зүрэн хамгаалтын хувцас хэрэглэлтэй тэгээд өөр бусад шалгуурууд нь тэгээд одоо бусад байгууллагатай адилхан мэдээж хэрэг тийм хамт олонд орох тийм шаардлага гэсэн юм байх хэрэгтэй. Хүнд гай болчихгүй хэн шиг мотоциклаа авчих, хувцас авчих юм байх хэрэгтэй байна тийм ээ. Найзаа готолчин байна уу нэг өгөөч гэж байгаа хүн бол явахгүй л байх л да. Яг энэ мотоспорт гэдэг талаасаа тэгээд дээрээс нь энэ мотокросс төрөл гэдэг талаасаа одоо бусад зүгээр уналганы одоо мотоциклуудыг батах юм бол аялал ч юм те. Тэрийг батах юм бол эндуро төрөл, кроссинг төрөл гэдэг бол арай эрсдэл өндөртэй байдаг учраас те өөрөө яг одоо эрүүл мэндэ бүрэн одоо хамгаалах те эрсдэл хийхгүй одоо ухаан санааны хувьд ч гэсэн мэдээж тийм байх хэрэгтэй шүү дээ те. Хамт олонны дунд ч гэсэн одоо дуруу татаж одоо эрсдэлд оруулахгүй хэмжээний цагаан байгуулалтанд орж явах тийм байх хэрэгтэй. Гэхдээ ерөнхийдөө бол зориултын зам дээр эдгээр тамирчид маань өөрсдийнхөө үзүүлбэрүүдийг үзүүлж кайфыг мэдэрнэ. Бид хоёрын хувьд ч гэсэн түрүүн жоохон энэгээр ингээд тойрж бол үзлээ. Тэгээ болж игэл энэ зам руу зориг хөрвөл гарах бодолтой л байна. Тэгээд бас амар зам байлаа. Би сая тийшээ бас нэлээд явж байгаа зориг ороо тийшээ очиж явсаа буцаад наашлсан. Харин чамайг түрүүн тэнд нэгдүгээр аргаараа гэсрээ ийшээ яваад өчгөрч одоо чамайг түлхүүлээд явж явах чинь би хажуугаар чинь явж байсан шүү дээ. Төлхүүлдэгч би биш байх л та. За ингээд кайф нэвтрүүлгийн оргил хэсэг эхлэхэд бэлэн боллоо. Бидэнтэй хамт байгаарай.
Эдгээр залуучуудаа маш их баярлалаа. Өнөөдрийн кайф нэвтрүүлэг бид хоёрын хувьд бол үнэхээр кайфтай байж чадлаа. Гэтэ хамаагүй нийлээ өвчин байна. Маргааш босч чадах юм уу? Сайн бэлтгэлтэй байж ижил унах хэрэгтэй байх л да, тийм ээ. Яг олон улсын уралдаанд явах ч юм уу, дэлхийн авахд явах, Ази авахд явах үед бол тамирчин 7 өнөخت 3-4 өдөр заавал мотоциклаа унна. За тэгээд тэр нэг 5-6 цаг бол байнга унна. Тэгэл бус үедрүүд нь хоол 80 км дугуй унах ч гэдэм өглөө болгон гүөх ч гэдэм үү те. Тэгэл тийсэр хатуучлын бэлтгэл бокс тоглох те. Дугуй унах, янз бүрийн цанаар голох янз бүрийн бэлтгэлүүд хийн л дээ өөрсдөө. Тэгэл тамирчдынхаа онцлогоос шалтгаалал. Тийм учраас тэгэл би хаад орж ирүүлж хэрэг байхаас шалтгаалал богино хугацаанд самбаачлах чинь IQ өндөр байх ч гэдэм үү те. Тийм хөө зүйлүүд бас яригдж эхэлнэ л дээ цаашаа нарийсах тусам. За баярлалаа. Тэгэхээр манай залуучууд маань туу удахгүй бас олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлөө оролцсон. Та бүхэндээ амжилт хүсье. Хүн кайфтай амьдрахын тулд мэдээж хэрэг нэг номерт зоригтой байх ёстой. Хоёрт нь эдийн засгийн хувьд боломжийн байж ижил кайфтай амьдрах юм байгаа. Эдгээр залуучууд бас тэрийг харуулад байна. Ингээ дараагийн кайф нэвтрүүлгээр илүү олон бас спортуудаар бид хоёр очиж сонирхон дараагийн кайф нэвтрүүлэг хүртэл баяртай.